могоо амьд амьтны арьстай байдаг учраас жоо маш тийм амьтай. Тий. Би хөгжмөдөөс аягүй ярьдаг байхгүй юу? Бороо мороотой өдөр бол дуурахгүй шүү дээ. Оо, цаг агаараар бас их шалтгаалд юм байна. Наранд их дуртай, наглаг өдөр дуртай. Нартай өдөр ингээ наранд гаргаад тавьчихаар маш сайхан дуурна. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Өнөөдрийн нэвтрүүлгийнхээ зочин хувимарт хоёр шанцч дүүнэрийг оролцуулж байна. Эхлээд хоёр дүүнэр маань өөрийгөө танилцуулна уу? За, сайн байцгаана уу. Намайг Сарангой гэдэг Монгол Улсын Улаанбаатар хотоос ирсэн Хятадын Төвийн үндэстний их сургуулийн хөгжмийн дээд сургууль шанц хөгжмийн мэргэжлэр магистрийн төвчөнд суралцж байгаа. Дайран сайн байна уу? Намайг Елна гэдэг. Одоо Төвийн үндэстний их сургуулийн дөө хөгжмийн дээд сургуульд шанж мөрөгдлийн 3 дугаар ангиас суралцж байна. Шилэн гол аймгийн Жүжимтэн нутагтай. За нэг Монгол улсын болон өвөр Монголын хоёр дүүтэйгээ ингээд нэвтрүүлгэнд хамт оролцох болсондоо их баяртай. Тэгээд Сарангойтой би одоо анх танилцахад бол сургуулийнхын дэрэгдэх нэг кафед уулзаад тэгээд хоёулаа их сайхан сонирхолтой одоо зүйлүүдийг ярилцсан. Тэгэхэд бол Сарангойгийн одоо Бээжинд ирж суралцах болсны одоо нэг чухал шалтгаан нь манай дэлхийн цаг пэйж хуудасаас Ван Ю багшийг авалж харсантай шууд холбоотой гэсэн тий. Тэгээд энэ түүх надад их сонирхолтой санагдсан. Энийг хуваалцахгүй юу ихлээр. За тэгээ. Би 2020 онд байхаа одоо их сургуулийн бакалаврын 4-р билүү 3-р курст байхдаа Facebook хуудасаас дэлхийн цаг гээд пэйж хуудас байсан. Тэрнээс би ингээд анх удаа шанц хөгжмийг эрэгтэй хүн тоглож байгаа бичлэгийг олж хараад тэр нь тэгээд хятад хүн тэгээд би анх удаа тэр үед хятадд бас шанц хөгжим байдаг юм байна. Бас эрэгтэй хүн тоглож болдгийм байна гэд тэр үед тэр бичлэгийг үзээд маш их сониучрахаад ингээ гайхчихсан. Тэгээд бас тэр бичлэгэн дээр манай Ван Ю багш тэр үед юм би цахилгаан шанц хийсэн байсан. Өөрөө шанцыг цахилгаанжуулаад маш гоё юм өөрөө залуу болохоор юм орчин үеийн те мөнгөстэй болгоод тэгээд тэр багшийнхаа тухай тэр богино бичлэгийг үзээд би хөөх ямар гоё юм би одоо хөгжмөөрөө үргэлжлүүлээд ингээд болдог бол хятад сурах юмсан ингээд тэр үед зүгээр мөрөөдөл төдий хүн байсан тий. Тэгээд дараа нь ирээд бүр ингээд яг тэр бичлэгийг нь үзсэн Ван багш дээрээ сурна гэж бүр үнэхээр бодоагүй тэр үедээ. Тэгэхэд одоо тэрнээс хойш 4-5 жилийн дараа одоо Ван Ю багшнаа шавуулсан явж байна тий. Бүр үнэхээр их хувь тохиол гэж боддог. Тэгэхээр ялнаатай хоёул бас яг яаж танилцсан бilé? Тэр яг шанц хөгжмийнхөө одоо багштай танилцахад бас ялнаа их холбоос болж өгсөн гэж ойлгож болох уу тий. Тэгсэн би анх за нэг жил хятад хэлээ сураад дуусчлаа. Одоо яг мэрэгжлийн хичээлийг эхлэн штэ магистрийнхаа тий. Тэгэхээр тэр үед миний мэрэгжлийн чиглэл жоохон тодорхойгүй. Би өөрөө дунднаас ингээд жоохон толгой эргээд айгаад гэх юм уу тий. Барьцгүй байсан л да. Тэгээд би сургуулаасаа ингээд сургуулийн багшаас асууж байгаа шууд. Багшаа би ингээд мэржлийн чиглэлийг сайн ойлгохгүй тодорхойгүй яваад байна. Би анх бол шанц хөгжмөөр сурыг гэж орж ирсэн. Тэгсэн чинь одоо би ингээд шанц хөгжмийнхаа мэржлийн багшийг өөрөө ингээд олохгүй төөрөөд явж байна. Та надад туслаач гэхэд тэр манай багш маань бас нөгөө оффист ажилладаг тэр багш манаас шинээр ирсэн хүн байж таарч л дээ. Бас жоохон ажиллаа мэдгүй бид хоёр тэгээ жоохон ингээд ер нь бол шанц хөгжмийн багш байх уугүй юу гэдэг хоёулаа ч мэдгүй байж. Тэр багш маань хүртэл одоо би сайн мэдгүй байна. Баруун багш байхгүй гэж хэлсэн. Тэгээд би за би тэгвэл одоо зүгээр хөгжмийн дуу хөгжмийн багш гэдэг мэргэжлэр сурах юм байна гэд бодсон явж ижээ. Тэгж явж байгаад би сургуулийнхаа биеийн тамирын ийм том нөгөө би тамирын талбайд тий дүүтэйгээ таарад ялнаатай таарад сургууль эхэлж их анхны өдөр. Анхны өдөр байсан уу? Анхны өдөр байж ээж. Хөөх. Яг ингээд нэрээ мөдүүлчихэд би бас сайн дурчуул болоод тэнд адилж ижээ. Одоо шинэ сурагчаа ухтаж авч ирсэн юм уу тий? Тэгэхгүй манай сургууль нэр гадгаадын оюутны ирчээний ингээд харгалзаад хамжаа өгөөтэй л гэдэг. Тэгчээд одоо очоод үжүүл бас яг манайхын хүн шиг харагдсан юм аа. Тэгээд асууж та Кореан юу хантгийн хийгсэн. Би Монгол гин. Тэгээд Монгол юм байж та гэж чигээд хэдүүлээ надад сайн уу л гэд ихэлсэн шүү дээ. Би өөрөө бол шанжийн мэрэгжилтэй л гэжсэн чинь манай сургууль шанж ус байх юм уу? Би байна гэх. Яг зөв хүнтэйгээ уулзсан юм байна. Тэгээд
одоо та хоёрын энэ түүхийг сонсоход бол үнэхээр одоо кино гэхэд бас худлаач юм шиг бүр амьдрал дээр бас ийм кино болдсон байдгийн байна гэж бод надад бол тэгж санагдуулахаар сайхан үйл явдал байна. За тэгэхээр одоо Сарангаа төвийн үндэсний их сургууль бас ингээд 2 дахь жилдээ тий магистраар сурж байна. Тэгээ ер нь одоо шанзаар хэр сайн мэрэгшиж гин үү? Ер нь Бээжинд сурахын давуу тал ямар байна? За би сая одоо 25 оны 9 сараас эхэлж магистрийнхаа яг үндсэн мэргэжлээр сурч эхэлж байна. Тэгээд хамгийн сүүлд чинь би 22 онд төгсөөд бакалавра төгсөөд тэрнээс хойш би 4 жил хөгжмөө бариагүй. Одоо 3 жил бариагүй байна. Бараг дунд нь хятад хэлний хэсэг сураад хөгжмөөсөө жоохон холдсон. Тэгээд би буцаад одоо воюу багш дээрээ сурч эхлээд бас ийм сайхан дүүнэрийнхээ дунд ороод хамт суралцаад эхлэх үедээ би хөгжмөдөө дахиад маш их дурлж эхэлсэн. Маш их дуртай, өмнөхөөсөө ч дуртай болж эхэлсэн. Хөгжмийнхаа би өмнө нь хараагүй, анзаараагүй одоо тийм сайхан гоё талын тий дахиж шинээр харж эхэлсэн. Тэгээд үнэхээр их баяртай байгаа тэрэндээ. Ер нь одоо Бээжинд бас одоо ирж ингээд сурахад хамгийн түрүүс хэлний бэрхшээл байдаг тий. Тэгэхэд өөрөө бол ер нь бараг хятад хэлийг нэг 2 жил сураад л ирчихлээ гэж ойлгож болох уу тий. Тийм би Монголдо нэг 2 жил гаруй сурсан. Тэгээд анх бол хятад хэлний аагаас нь тий авианаас нь эхэлж сураад тэгээд агаан шатны мэдлэгтэй анх ирж исэн Бээжинд. Тэгээд 1 жил дахиад би хэлний бэлтгэл 1 жил сурахдаа яг орчинд нь хятад багш нараас нь сураад одоо ингээд дунд төвшин хүртлээ явж байгаа. Ямар хурдан сайн сурд юм бэ? Би яадаг Сарангогийн нэг нэвтрүүлгээ аль телевиз дээр үлээ хятадаар яриа өгжсэнийг харсан. Тэгэхэд бол Сарангоо их тэр хятад хэлний үндсэн 4 хөг байдаг штэ. Тэр хөгийг их цэвэрхэн зөв авьяалд юм бэлээ. Тэр яаж ийм богино хугацаанд сурч чадсан? Тэр бас их гайхаж. Тий би гэхдээ бас хятад хэлийг богино хугацаанд сурсан гэж өөрөө хэлэхгүй. Би анх хятад хэлийг мэдэхгүй байхдаа сонсоход маш тийм аялгуулга үнэхээр гоё сонсогддог гэсэн байхгүй надад. Ингээл тий дээ өксөж уруудсан нэг тий аялгуулга санагдаа. Тэгээд энэ хэлээр ингээд яриа сурчих юм бол ямар гоё вэ гэж их боддог байсан. Тэгээ өөрийгөө би хизээж хятад хэл сураад хятадаар яриад хятад сурна гэж бодож байгаагүй төсөөлж байгаагүй. Гэнтэл би нэг өдөр шууд хятад хэлний сургалтын төвд очиод бүртгүүлсэн. Тэгээд сурч эхэлсэн. Тэгээ би анхнаасаа сурахдаа ерөөсөө хүнд хятад хэл хэцүү гэдэг тэр одоо олон хүмүүсийн нэг тийм тогтсон ойлголт байна шүү дээ. Хятад хэл хэцүү, тэр ханзан үнэхээр хэцүү гэсэн. Тэрийг би ерөөсөө тоогоогүй. Би ерөөсөө анхнаасаа амархан гэж бодоод сурсан байхгүй. Тэрийгээрээ гүрийгээд өөртөө ингээ итгүүлээд хэцүү ч гэсэн үгүй шүү дээ амархан гэд. Тэрнгээр тэгээд тэр шиндээ сурж байгаа үед бол надад яг хөгжмийн нот шиг санагдсан. Хятад хэлний тэр 4 аваа. Нэг гэд. Тийш нэр яг хөгжмийн нот шиг санагдаад тэгээд би дараа нь ингээд өөрөө дүгнэхдээ хятад хэлийг ийм хөгжмийн мэдрэмжтэй, хөгжмийн мэдлэгтэй хүн сурах юм бол сонсгол сайтай тийм хүн сурах юм бол амархан юм байна. Нөр би одоо ёстой энэ дүгнэлтийг гэхөө ийм ойлголтын анх удаа сонсож байна. Яг хятад хэлний хөгийг бас ингээ хөгжмөнтэй уялдуулахаар бас нэлээд уянгалаг сонсогддог. Тийм. Хятад хэл чи өөрөө тийм яг тийм уянгалаг хөшөж уруудсан хэл шүү дээ. Тэгвэл яг хөгжим шиг тэр тийм болооч тэр би шинжээний тал дээр надад асуудал тэр хөг авианы тал дээр асуудал арай гайгүйсэн гэж бодсон. Өөрийн чинь давуу тал бараг тэр ер нь надад өгсөн сэтгэл болохоор хятад хэлний давуу тал нь яг тэрэндээ байсан шиг санагдсан. Хөгийг их сайхан авьяалдаг байлээ. Тийм угаасаа хятад хэлний гол чухал зүйл чинь бас тэр шүү дээ. Тийм. За тэгээд одоо та хоёулаа одоо нэг нь магистраар нэг нь оюутнаар одоо суралцж байгаа ч гэсэн бас нэг чуулгах тий. Одоо Руншан гэж одоо саяхан байгуулагдаад 3 сар гаруй хугацаа болж байгаа энэ Руншан шанц хамтлагийн шанц чуулгын одоо гишүүд байгаа. Тэгээд та хоёрын багш Вонё багшаас сонсоход бол энэ чуулга бол ер нь бол одоо үүсгэн байгуулагдаад нөх удаагүй хэрнээ бас их олон тоглолт хийцэн амжилт дүүрэн ганцэг дүүрэн явж байгаа юм байлаа. Тэгэхээр та хоёр одоо ер нь бас гишүүн болсны хувьд ер нь энэ тоглолтонд бас хэр сайн бэлтгэл хэр сайн хангасан бай. Анх одоо орж ирээд шууд манай багш маань Руншанг босгоол шанцны чуулгыг үүснэ гэд шууд тоглолтын бэлтгэлд орж эхэлсэн. Би хичнээн одоо ингээд магистр бакалавр одоо бакалаврын 1-р курсээс ахуулаад 3-4 хүртэл ингээд насны ялгаатай хүмүүс зөндөө байгаа ч гэсэн би тэгэд яг найзууд шиг ямар ч тийм одоо ихч дүүс одоо тийм би бинээсээ айсан барьсан ч юм уу тийм харилцаа бол байдгүй би тэгэд тэгээд маш гоё хамт олон болоо тэгээд би анхны жилдээ ингээд ийм гоё хамт олонтой хамт
тэр олон гоё тайзан дээр ороод ийм гоё тоглолт хийсэндээ бүр үнэхээр баяртай байгаа. Ер нь бол одоо 9 гишүүнтэй гэж ойлгож болох багшаасаа гадна тийм эсвэл тэгээд энэ эсвэл дотор одоо бас олон үндэстэн олон улсын их одоо Руншан гэдэг утга нь болохоор бас их одоо өв нэгдэл тийм одоо хамтын цогц юм уу тийм утга санаагаас илэрхийлэх байна. Тийм энэ Руншан гэх нэрийг бит хоёр хамтарч байгаа төгсөн байдаг. Тийм үү? Хөөх ямар гоё. Багш маань анх за чуулгатай ямар нэр өгөх вэ? Хүн болгон одоо 3 нэрний санаа дэвшүүлээ гэхэд би чин сян гэж өгөөд манайд болохоор Рунин гэжсэн. Тэгээд багш за ингээд яг нийлүүлээд Сарангаа Илна хоёрын энэ хоёр ханзыг аваад Рунин сянг өгөө гэд. Вау, ямар гоё нэр өгсөн юм бэ. Одоо ястай энэ хамтлаг бол үнэхээр маш завгүй ажиллаж байгаа тий. Бид нь бас ихэндээ тийм бэлтгэл гэдэг тийм болон байсангүй. Бас өнөр цаг зам уу тийм биендээ бас жахан одоо ихэндээ нь одоо бэлтгэлд адалдаа ороод одоо жахан юу гэнэ сэтгэл санааны талын бэлтгэл тийм чанга байсангүй. Жиггүй манай өгч бол одоо майдуугууд одоо хаа байна уу? Завтай бол хэдүүлэн одоо хөгжмийн гэрт уулзъя. Би таны энэ чинь шалгыг нэг хүнээр шалгая гэдэг. Манус чигээд хөгжмөө өөрөө очоод за нэгээр шалгаад өнгөрөөд чигээд ер нь одоо багштай бол гэргийн бараг нэг 2-3 уулзсан ч гэдэг. Өгттэй бол өдрийн бараг 1-2 удаа уулзж ийн гэж хэлэхэд болно. Ер нь бас ихчийнхээ үгээ бас дүүнэр ч гэсэн нэлээд сайн сонсд юм шиг байна тий. Манай дүүнэр бүр үнэхээр хөөрхөн хүүхдүүд байдаг. Бүгд намайг маш халуун дотноор маш сайхан хүлээж авсан. Бүгд намайг одоо гадаадад сурж байгаа тий. Гэрээсээ хоол, нутгаасаа хоол, ингээ гэр бүлээсээ хоол ингээ сурж байгаа гэдэг утгаараа намайг бол маш их хайрлж, инхрийлж, бөмбөрүүлдэг манай дүүнэр. Ямар гоё хамт олон бэ. BBS-ын бас их юм сурж байгаа ах тий. Би өөрийгөө багшийнхаа анхны магистрийн шавна гэж сонссон. Тэгээд бас анхны гадаад оюутан нь тийм ч утгаараа манай багш надад маш их үүрэг хариуцлагыг шууд ингээ өгсөн л дөө. Одоо бид эдийн чуулгын тоглолтын бүх бэлтгэлийг багшийг байхгүй надад хариуцуулж өгсөн. Тэгээд би чинь шууд гадаадаас ирсэн шинэ оюутан тэгээд шууд тийм том үүрэг хариуцлагыг ингээ авчиж байгаа болохоор одоо энэ дүүнэртэйгээ яаж өвтэйхэн харилцах вэ гэд ингээд харилцаад гисэн чинь манай дүүнэр бол үнэхээр намайг хатуун татнаар хүлээж авч миний үгэд маш сайн ордог. Ямар гоё юм бэ. Тэгээд Сарангой одоо бас ер нь шанс хөгжмөр Монгол улсаас одоо гадаадад шанс хөгжмөр хичээлж байгаа оюутнууд олно уу? Миний мэдхээр бол би баг анхных нь гэж явна. Тийм анх удаа яг шанс хөгжмөрөө гадаадад буюу тэгээд тэр гадаадны хятад улс байлаа тий. Энд сурж байгаа оюутан. Би бол анх 2022 онд Монгол Улсын консерватор буюу Монголын хөгжмийн дээд сургуулийг шаандсан жаргалмаа агшийнхаа удирдлаганд орж өгсөн. Миний жаргалмаа багш бол бас намайг энэ хүртэл явж ирэхэд маш их түвшиг тулгуур болж өгсөн. Миний хайртай багш байгаа. Тэгээд энэ завшааныг ашиглаад багштай маш их хайртай шүү гэж хэлмээр байна. Ер нь таны одоо энэ Руншан чуулга болохоор бас хятадтан ч гэсэн бас анхны одоо шансны чуулга гэж нэрлэгдэг баг тийм. Анхны мэрэгжлийн шансны чуулга. Мэрэгжлийн шансны чуулга. Мэрэгжлийн гэдгийг утгаараа маш онцлогтой. Тэгээд бид хэдийн хөгжимдөж би зохиол бүтээлүүд бол бүгд мэрэгжлийн түвшний маш том бүтээлүүд. Тийм. Хятад зохиолуудаас гадна Япон зохиол тэгээд одоо сая бид шансны чуулгаараа анх удаа манай Монгол Улсын хөгжмийн зохиолч Үлзэн Ярахшийн шансны шаргаа бүтээлийг бас хөгжимдсөн. Тий, саяхан нөгөө Ванфужингийн Жишан их театрт бас шансны шаргаа гоё Монгол одоо хөгжим өгшгөлсөн. Энэ маш гоё санагдсан. За тэгвэл Сарангойгийн хувьд одоо өөрийн хувийн талаас бас нэг асуулт асууя гэж бодож байна л да. Миний бодлоор одоо хүний амьдралд хоёр зүйл их чухал байдаг. Нэг нь болохоор одоо шийдвэр гаргах, нөгөө нь болохоор тууштай байх. Ердөө энэ хоёрыг хийчихтэл хүмүүсүүд нэлээд амжилтын цаанд гарах байх гэж бодож байна. Тэгээ Сарангой бас одоо шанцтайгаа их олон жил найзсан байх. Тэгэхээр одоо анх яагаад одоо шанцыг сонгосон бэ? Тэгээд одоо хэр тууштай байж чадсан? Одоо яаж ингэж тууштай байж чадсан бэ гэж асуувал. За анх би 2012 онд юм байна. Одоо хэдэн жил болчихоо? 3 жил болж байна. 2012 онд
хөгжим мужийн сургууль тэр үед хөгжим мужийн коллеж байсан манай хөгжмийн сургуульд би 6 дугаар ангид шалгуулж орж илаа шанс хөгжмийн мэргэжил. Тэгээ хөгжим мужигт яагаад орсон бэ гэдэг түүх нь өөрөө бас их хөгжилтэй л. Миний төрсөн дүү сургуульд орох боллоо. Тэгээд дүүг маань аавч хоёр хөгжим мужигт төгөлдөр хуурай ангид өгнөө. Тэр үднээсээ нэг сургуульд хоёр хүүхдээ өгөөд зөөхөд амар гэдэг үднээс намайг бас шилжүүл. Тий, намайг бас шилжүүлээд тэр сургуульд өгчөж байгаа байхгүй. Тэгээд би анх чинь юу ч мэдэхгүй өөрөө ингээд аав ээжийнхаа игээд юугаар хүрээд ирсэн. Тэгээд шанс гэдэг хөгжимд анх мэддэггүй, таньдгүй байж байгаа. Тэр үед танилцаад, жаргалмаа аштайгаа уулзаад. Тэгээд нэг мэдсэн би одоо тэр үед чи 12 настай хүүхэд байсан гэдэг чинь. Дараа нь би нэг 14 5 хүрсэн чинь нэг хөгжим тоглолтог хүүхэд болчихсон. Тэгээ одоо ингээд бодохноо би аав ээжтэй маш их баярлдаг. Ямар азар намайг ийм гоё сургуульд хөтлөж оруулаад тэгээд би ийм гоё мэрэгжилтэй холбогдсон юм бэ. Хамгийн гол нь өөрөө бас тууштай байж. Тий, би азар би одоо хөгжмөдөө маш дуртай байж байлаа. Тийм байна. Тий. Тэгээд би гэхдээ суралцж байхдаа нэг л юм дотроо байнга боддог байсан. Би нэгэнт энэ хөгжмийг багасаа ингээд эзэмшиж байна. Энд чинь одоо миний мэрэгжил шүү дээ. Манай хөгжмийн мэрэгжил гэдэг бол багасаа сонгодогдоо маш их учир байна. Багасаа энэ хөгжмөөр би мэрэгжлээ болгох ингээд явцсан байгаа учраас би ерөөсөө энд тууштай л бай. Ер нь юунд ч хүрсэн хамаагүй тууштай л бай. Мэргэжлээ үнэнч бай гэдэг зарчмыг маш их дотроо баримталдаг байсан. Тэгээ юуж болсон ингээд үнэнч байгаад тэгээ харъя хаа хүрхээ гэд одоо ингээд бас үнэнчээр зүтгээд явж байна. Одоо тэгэхээр Сарангой хойштоо бас ер нь мэдээж одоо шанс хөгжмөөрөө цаашдаа ажлын гараан дээр гарсан ч гэсэн тийм шанс хөгжмөө цааш нь улам хөгжүүлээд явах байх гэж бодож байна. Өөрийн яг зорилгынхаа тухай ярихгүй яа бас. За зорилго гэх юм бол бас зөндөө байна. Эхлээд хамгийн ихний зорилго бол одоо энд их сургуулийн амжилттай төгсөх. Тийм тэгээд тоглолтуудаас амжилттай тавих, сурвалжж явах хугацаанд би 2 удаа бие даасан тоглолт тавих хэрэгтэй. Тэгээд үргэлжлүүлээд яг одоо манай дүүгийн хэлсэн шиг би те шанзны соёлын солилцооны энэ ажлыг маш гоё хийх юмсан. Бас сурагч солилцоо юм уу те үргэлжлүүлээд би одоо нутагтаа очиод багш ширвээ хийх юм бол бас сурагч нарын аль болох ингээд хоёр улсын хооронд ингээд сурагч солилцоо хийх би бинээсээ ингээд сурч мэдлэх энэ тал дээр ажиллахын санаж бас мөрөөдөж байгаа. Гоё мөрөөдлөө. Та хоёр бүр адилхан юм мөрөөдөлтэй байх та. Ялна юу гэж боддгийг? Би бас одоо ер нь одоо хойштоо одоо жинхэнэ ан төгсчгөөд мөж миний агч шиг адилхан магистрдаан одоо өндөр амжилттай орд дийлчгөө залгаад мөн ч одоо нутагтаа харих юм өвөр Монголдаа хараад мөн ч Шанжинхан Вилсон залгаад одоо өөрийнхөө гэсэн одоо хувь нэмрээ үүжүүлчихээ гэсэн тийм бодолтой. Хоёр дүүгээ өстой үнэхээр их бахархаж байна. Тэгээд одоо ийм залуу шижгэнсэн залуу насандаа бас ингээ өөрийнхөө одоо уламжилт энэ хөгжмийн зэмсгэн тийм өөрөө одоо өвүүлж аваа цааш нь бас ингээд мэрэгчлэр сураад бүр одоо цааш нь бас энд бас өөрийн гэсэн хувь нөмрөө одоо өргөё гэж ингэж одоо зорь зүтгэж яваа них одоо эрхэм нандин санагдаж байна. За тэгээд одоо бид ярсаар байж байгаа одоо үх олдож өхөр холдлоо гэдэг шиг одоо нэвтрүүлгийнхөө төгсгөлд бас та хоёр маань шанцтайгаа ирсэн байна. Тэгээд үзэгчд сонсогчтой бас нэг хамтраад нэг ая хөгжим тий сайхан одоо шанц хөгжмийнхөө аялгауг бариул ямар. За тэгээ. Хоёлаа юу хтэр дараа юу дараа шабаб. Могоо амьд амьдны арьстай байдаг учраас байгаа маш тийм амьтай. Тий. Би хөгжмөдөөс аягүй ярьдаг байхгүй юу? Бороо мороотой өдөр бол дуурахгүй штэ. Оо, цаг агаараар бас их шалтгаалд юм байна. Наранд их дуртай, наглаг өдөр дуртай. Нартай өдөр ингээ наранд гаргаад тавьчихаар маш сайхан дууна.
гоё юм бэ. Ингээд тайзан дээр сонсох болоод бас яг дэрэгдээсэн сонсохоор бас өөр юм байлээ. Сая нөө амьтай хөгжим гээд бүр над нэг амьтай гэдэг мэдрэмж маш их төрсөн. Тэгээд их чанга хүчтэй, их хүчтэй юм байлээ тий. Саяны ая болохоор яг ямар ая вэ? Шибабан гэдэг. Одоо сонгодог ая гэж ойлгож байна тий. Энэ бол манай ингээд шанч хөгжмийн одоо ер нь ужуур бол шиж үжигийн одоо хавсраллах хөгжмөөс жинхэнэ одоо нэг готл хөгжимжүү шилжсэн хамаг анхны бүтээл мөн ч манай шанч хөгжмийнхаа бол хамаг одоо юу гэх хамаг сонгодог бүтээл тийчээд эндээс бол манай шанч хөгжим ер нь одоо өөрийн гэсэн одоо хөгжилтийн замандаа одоо нэгдүгээр алхам маань одоо гараа юм байна тийм. Энэс хойшоо одоо бүр илүү ингээ хөгжиж явсан хөгжим гэдэг Оо ямар гоё. За хоёр дуудаа стейх баярлалаа. Тэгээд манай нэвтрүүлгэд оролцож сайхан түүхэн хуваалцлаа. Бас сайхан шанзны одоо гიშгт аялгаугаа бас үзэгчээ сонсогчдоо бэлэг баярлаа. Тэгээд өнөөдрийн нэвтрүүлгэд оролцсон хоёр дуудаа дахин баярлалаа. Тэгээд улам их амжилт хүсье. За баярлалаа.